Би тийм гэд хэрвээ өөрийгөө голж байгаа хүн бусдад хизээж тогтох. Би 10 дугаар анги төгсөөд бүхий сургуульд явах гэсэн чинь манай аав ээж хоёр хүртэл намайг голоод бүхий сургуульд явуулаг. Чи жижигхэн биетэй учраас чамд ямар ч болцоо боломж байхгүй. Чи хизээж бүхүүлж чадахгүй гэд манай ах トゥ өнөр намайг ятгсаар хагаад тухайн үед шинжилгээ технологийн сургуулийн эрчим хүчний сургууль сурч ирсэн би. 1 жил бүтэн сурсан. Тэгээ хүн мэдээж дургүй юм хийж байгаа учраас надад ямар ч аз жаргал кайф гэдэг нь байгаагүй. Мэдээж би тийм онц дүн авч чадахгүй байсан. Тэгээ нэг өдөр би өөрөө энэ амьдралдаа өөрийнхөө мөрөөдлийн төлөө би заавал ч хичээгээ зүтгээд үзье. Би аавраа уцтаад аава та надад нэг л боломж олгоч. Би мөрөөдлийнхөө төлөө амьдрмаар байна гэдэг. Манай аав ганцхан намайг дэмжил. Яг тэр өдөр би гарч өгөөд Баян Коврын сургууль дээр очиод Баян Коврогтой уулзаад би ингээ бүхүүлх сонирхолтой гэдэг чинь Баян Коврог намайг харчаад за миний хүн сайхан биеийн тамирын багш болоорой гэдээ оруулчихсан сургуульд. Тэгсэн дараа намайг авраг болцсон чинь Баян Коврог би ерөнхийдөө таниад авсан шүү дээ. Одоо бүхий сургуульд орж явахад үндэсний бүхий ангийн 40 хэдэн хүүхэд байсан. Би 40 хэдэн хүүхэдтэй барилдахад би өсрөөл 10 хүүхдийн л хавьд хаяхаар ихэнхэнд нь би унжсэн. Тэгээд би өдөр болгон хүүхд болгон өглөөд ингээд бэлтгэхийнхаа цагийг дуусгаад гардаг байсан юм би заалнаас ирнэ гардаг байсан. Гав ганцаархнаа ярил, өөртөөгөө ярьдаг. Би урдталтаа ингээд төсөөллөөр ямар ч бүхтэй өөрийгөө барилдуулж чаддаг. Тэгээд би ингээ гар дээр сунаагаа яг ядраад ингээд бос чадхаа байцсан байхад би ингээл за ээжийнхаа төлөө би нэг удаа босно. Би аавынхаа төлөө нэг удаа босно. Би өдөрт бэлтгэхийнхаа гадуур зөвхөн гар дээр би 1000 сунаадаг байсан. Би турникэнд өдөрт 500 удаа сунаадаг. Тэгээ энэ бол зөвхөн миний гэрийн даалгавар гэж би өөртөө татуу шаардлага тавьсан байсан. Одоо та бүгд хичээл номон сураад сургуульд яваад ирэхээр гэрийн даалгаврыг багш юм өгдөг. Тэгэхээр би гэрийн даалгавраа өөрийгөө хуурахгүйгээр хийнэ гэдэг би тэм тангараг өргөж ирсэн. Тэгэхээр дөөнөр хизээж битээ өөрийгөө голж байгаарай заяа.